За сайн уу залуусаа. Энэ удаад Hikate брендийн GM3 Ultra гэх True Wireless Gaming AirPod-ыг задлах гэж байна. Задлагын зэрэгцээ танилцсан. Өмнөх бичлэгээр дурдсанаар манай дэлгүүр дээр тус брендийн чихвчнүүд хэдэн сонголтоор орж ирсэн. Хэрэглэгчдийн дунд одоо хүртэл Bluetooth холбоотой хоцрогдол байхгүй, альсгүй маш бага хоцрогдолтой тийм загварыг сонирхсоор байна. Түүний хариултыг олохын тулд энэ загварыг тестлэгээр авчирсан. Тийм болохоор хамтдаа задлаад үзүүлэлтүүдтэй танилцъя. Бүтээгдэхүүн гаднаас нь хайрцаг дээрх техник үзүүлэлт болон бусад мэдээллийг харъя. Юуг онцлсон байна? Тэрийг төвшгөн дурдаад явъя. Хамгийн ихэнд утасгүй хөвчний гол зүйл Bluetooth вершн байдаг. Тэр нь өөрөө 5.4. 5.4 нь одоо хамгийн сүүлийн хамгийн өндөртөө орж ирсэн. Энэ тоо өндөр байх тусам холболтын хоцрогдол багасж байгаа. Араас нь RGB гэж нь 45 миллисекунд. Энэ бол ер нь Bluetooth дотроо 45 гэдэг бол маш багтаа орно. Энийг дараагаар нь илүү нарийн судлаа. За батарейны үзүүлэлт нь энэ гейминг талдаа зориулсан гэж байна. Сүүлийн үед viral болж байгаа. Viral гэж ярьдаг тий. Бүтээг шингээсэн тэгсэн хэрнээ үн боломж юм байна. RC дээр дөрмийн дагуу танилцуулга өөрөөх нь бас стикер байна. Цэнэглэж кабел нь CGS10 хэмжээний нэлээд жижиг юм байна. Төсөөс нэг яасан ганган гялгар лак материалтай юм би. За барьсан чинь шууд хурууны болчихж шүү дээ. Доороос цэнэглэгч нь орж ирнэ. За сөглөө 3 LED индикатортай юм байна. Тэгээ миний анзаарснаар тухайн хөвчний бүтцэн өөрөө хуучны AirPods гэдэг шүү дээ. Тэд нартай яг ижилхэн зөөлөвчгүй гэсэн. Тэрийг одоо ингээ гаргаад харуулъя. Зөөлөвчгүй гэдэг нь чихний аяган дотор тогтож өгөх бөгөөд цаашаа гүн рүү н орохгүй. Тэгэхээр ийм хөвчний давуу болон сул тал нь юу вэ гэхээр давуу тал чихний гүн рүү нөх рүү орохгүй учраас загтнуулахгүй, бүлтэрж унаад байхгүй. А нөгөө талдаа зарим хүмүүсийн чихний бүтцээс хамаарат яг ийм чихвч тогтдгүй унаад идэг талтай. Тэгэхээр нөгөө нэг төгс хэрэглээ гэж байхгүй. Хүн өөрөө хэрэглээгээ өөртөө тааруулах нь л хамгийн зохистой гэж бодож байгаа. Энийг авахар шууд LED индикатор гэрэл маань өөрөө улаан болж байгаа харагдлаа. Энэ гэрэлнүүд нь өөрөө мэдээж зорилготой байгаах цэнэгээ хөв гарах бах. Уцтайгаа холбоо тоглож үзэхээс өмнө яг нөгөө холболтын латенси гэдгийг нь илүү дэлгэрэнгүй тайлбарлах гэж үзье. За одоо хэдүүлээ Bluetooth холболтын талаар 5.0-оос 5.5 4 хүртэл яг ямар ялгаа байгаа юм бэ гэдгийг интернет орчин жоохон судлаад үзье. Хамгийн ихэнд одоо бидний хамгийн их хэрэгэлдэг тий сүүл гарсан энэ онд гарсан AirPods Pro 3 гэдэг загварын чихвч нь өөрөө 5.3 V буюу вершн дээр тийм Bluetooth холболтоор ажилладаг байх нэ. Цаашлаад сүүлд гарсан Cloud 3 S Wireless нь бас ялгаагүй 5.3 холболттой байдаг юм байна. Тэгэхээр энэ 5.3 болон 4 хоорондох ялгаа юу вэ гэдэг ингээд одоо интернет орчин судлаад ChatGPT гэх мэтээс асуухаар энэ өөрөө latency буюу миллисекунд нь нэлээд зөрүүд болчихсон. 5.3 дээр 100-аас 180 миллисекундын делейтэй, латенситэй байдаг. Энэ латенси өндөр байх тусмаа бидний хоцорч сонсох одоо ялгаа гарч ирнэ гэсэн үг. Одоо энэ доор харагдаж байгаачлан 5.4 дээр болонгод латенси нь 20-с 70 хүртэл хамгийн багадаа бүр 20 миллисекунд гэж яригдж байна. Тэгэхээр энэ миллисекунд нь юугаараа ялгараад байгаа юм гэхээр тухайн бүтээгдэхүүнийхээ хөгжүүлэлт брэндээс хамаарат байна. Энэ өөрөө латенси бага байх хэсэг нь тэр дотор хийгдэж байгаа технологиос хамаарч ялгаатай байх нэ. Зөөсөн байхад нэг иймэрхүү харагдахаар байна. Тэгээд загварын хувьд их хайтайхан хийж өгсөн болов уу гэж бодож байна. Айгу тав тухтай хөнгөн тэргүй санагдчих байна. Цаасан дээрх мэдээлэл болон бит байдлаас нь нэлээд шинжлээ. Одоо хамгийн гол зүйл болох нөгөө хоцрогдол маань хэр байх нь вэ? Тэрийг нь тоглож үзээдгий. Тэгээд сэтгэлдээ хэлнэ. Тэгэхээр хэдүүлээ одоо утгаар нь цэжлэн. Дуун дээр бол айтайхан санагдсан. Гэхдээ
баасрахыг дугуулнараа бага хийсэн юм байна гэж бодсон. Баас дугуурал багтай. Баас дугуурал бага байхаараа эсрэг талтай тоглоом дээр хөлийн чимээ одоо эд фестивалийн тоглоом дээр хөлийн чимээ маш сайн ялгаж өгдөг юм шиг санагддаг. Тэгээд холбосон байгаа байдлаа харуулъя. Bluetooth руу орлоо энэ Decade GM3 Ultra. За цаашлаад шууд тоглоом руу орж үзье. Тоглоом дээр болохоор миний зүгээс хамгийн их нэг зүйлээр шалгадаг. Нейт авч байгаа. Нейтээр бацаад яг энэ бацах чимээ чат гэдэг чимээн дээр ихэнх Bluetooth чихвч хоцроглоно. Тэгэхээр одоо яг нэг хэлбэл энэ чихвчин дээр надад тийм хоцорч дуурж байгаа юм бол юу ч мэдчихгүй. Энэ шорж хөлийн чимээ хэр ялгаж өгсөн. Энэхүү Decade брендийн GM3 Ultra гэх загварыг задлж үзлээ, тестэлж үзлээ. Өөрийн бяцхан тууршлага болон мэдрэмжээ дүгнэлт болгоод хэлэхэд эхлээд давуу талаас нь дурдъя. Хамгийн гол зүйл болох нь хоцролт хоцорч дуурж гэнэ үгүй юу? Millisecond latency нь хэр байсан юм бэ гэхээр яг үнийг хэлэхэд надад бол хоцорч байгаа зүйл мэдгдсэнгүй. Энэ 45 millisecond нь 5.4 вершн бүхий Bluetooth холболт бол үнэхээр латенсийг бага болгож чадсан юм байна. 45 нь өөрөө яг гэхдээ 5.4-тэй чихвч дотроо багтаа орд юм биш үү. Хоёрдугаарт зүүхэд маш тав тухтай байна. Хөнгөн байна. Ажиллах цаг нь өөрөө 6 цаг гэхээр бол яг миний тоглодог туршлагаар бол би ихтэл нэг тоглоход 4 цаг тоглолдог. Тэгэхээр тэр хугацаанд бол цэнэгний асуудал гарахгүй юм байна гэж үзлээ. За тэгээд нөгөө сөрөг талыг нь бас заавал дүгнэхгүй болохгүй дүгнэлт юм чинь тийм ээ. Яасан бэ гэхээр миний хувьд өөрөө дандаа чих рүү ордог зөөлөвчтэй загварыг сонсоор хоод муузаан сурсан байж магадгүй юм шиг байна. Яг ийм чихэн тогтдог загвар нь нэг талаараа чих загтнуулахгүй эвтэйхэн байж болох ч гэсэн эргэн тойрны чимээ шуум ихтэй үед өөрөө дуу тусгаарлах чадамж нь жоохон бага юм шиг санагдсан. Хоёрдугаарт хит шинхэн дугуйлалттай санагдлаа. Шинхэн дугуйлалттай байна гэдэг нь өөрөө хөлийн чимээг ялгахад биднэрт илүү хялбар болгож өгч байгаа ч гэсэн яг нөгөө тоглоомны гой чимээг дугуйлалтыг яг бодит юм шиг мэдрэмжийн дугуйлалтыг саармагчулж гинөө гэж бодлоо. Тийм мэдрэмж төрлөө баасрахыг дугуйлалт байхгүй учраас за тэгэл өөр хэлэх юм байхгүй дээ. Хэрвээ та тус брендийн том болон жижиг чихвчүүдийг сонирхож байвал манай дээр нэлээд өргөн сонголтоогоор зарагдж байгаа. Энд харагдж байгаа GM400 Ultra болон ингийн гэх мэт өөр дээр AM төрлийн чихвч. Тэгээд ийм бүр нэмэлт хувиргагч хараа DAC, high-res DAC хувиргагч. Энэ өөрөө чихвчний дугуйлалтыг маш сайн дамжуулдаг. Цаашлаад энэгээр ийм wireless загварууд нь бас байна. Энэ wireless загварууд дотор бүр нэг тасархай хэд байгаад байгаа. Энэ хараа бүр Bluetooth V6.0 гэж байгаа юм. Тэгэхээр энэний Bluetooth холболт бол бүр 5-4 дээр ингэж өөлүүлж байгаа юм чинь 6.0 дээр бол бүр алах юм байна л да. За тэгээд үнийн болон бусад мэдээллийг манай page chat-аар ороод нэг бүрчлэн харах боломжтой. Тэрнээс гадна Soundcore, Riser, HyperX, Logitech гэх мэт брэндүүдийн чихвчнүүд манай дээр нэлээд өргөн сонголтоо зарагдаж байгаа шүү. Үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.